Ангитай ажиллах хөтөлбөр бага боловсролын багштай хэрэгжил. Ангитай ажиллах хөтөлбөрийг дараах байдлаар боловсруулан энэ хичээлийн жилд сурагчдын энэ хичээлийн жилд бүтээл зөвшөөрлийн дугуйланг хичээлүүлсэн. За энэ хүү дугуйлангаар өдөр бүр уншия, цахимаар уншия, гэр бүлээрээ уншия, мөн уншлагын олон төрлүүдийг ашиглан бүтээл зөвшөөрлийн дугуйланг хичээлүүлсэн. За бүтээл зөвшөөрлийн дугуйлан хичээлэхдээ ангийн сурагчдын ойлгон унших чадварыг нэмэгдүүлэхийн тулд ангийн сурагчдын дунд өдөр бүр уншия гэсэн үйл ажиллагааг өдөр бүр өрнүүлж тэмдэглэл хөтөлж явдаг байгаа. Мөн ангийн сурагчдын ойлгон унших чадварыг хөгжүүлэхийн тулд цахимаар уншия, гэр бүлээрээ уншия гэсэн үйл ажиллагааг өрнүүлэн ажилласан. Дорнод аймаг бага боловсрол өглөөний уншлага групптэд нэгдэж ангийн сурагчдын 15 уншлагыг эхлэж байршуулсан. Аймгийн номын сангаас зохион байгуулсан цахим уншигч аянд 33 сурагч буюу ангийн сурагчдыг 100% эрх нээлгэн ном уншиж сурагчдын унших сонирхол мэдээлэл хаах чадвар нэмэгдсэн. Мөн сургуулийн уншигч хүүхдүүд мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан цахим уншигч уралдаанд ангийн сурагч бие отгонхүү баяр нарамжилтаа оролцож талархал үн бүхий зүйлээр шагналсан. За мөн энэ хичээлийн жил сэтгэх чадварын дугуйланг ажилласан баг. За энэ хүү дугуйланг ажилласаар дараах үр дүнд хүрч очсон. Улс зам нутгийн цахим олимпиадад багш өөрөө оролцож 12 дугаар байр мөн ангийн 19 сурагч буюу ангийн нийт сурагчдын 60% бэлтгэн оролцсон. Энэхүү олимпиадад би отгонхүү 8 дугаар байр, Чингүн 12 дугаар байр, Төгс Жаргал 16 дугаар байр шалгарсан амжилтыг үзүүлсэн. За мөн Тэнгэрүү цахим олимпиадад сурагч Алтууд, Амархуу, Анар, Батгэрэл, Баяр, Даажрал, Домбойчрал, Отгонхүү, Отгон Эрдэнэ, Оюун Эрдэнэ, Төгс Жаргал, Уудам, Эрдэнэ Очир гэсэн 13 сурагчийг бэлтгэн оролцуулж 1-р зэргийн диплом 8 сурагч, 2-р зэргийн диплом 2 сурагч авсан амжилт үзүүлжээ. Мөн сургуулийн математикийн кабинетаас 1-ээс 5-р ангийн сурагчдын дунд идэвхтэй олимпиадыг амжилттай зохион байгуулсан. Уг олимпиадад 3-р ангийн 5 бүлэг төсвөөс 5 сурагч буюу нийт 25 сурагч өрсөлдсөнөөс 3-ын ангийн сурагч бие отгонхүү дэд байранд шалгарсан. За шидэг квадрат олимпиад Бангийн ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан шидэг квадрат олимпиадад ангийн 9 сурагчийг бэлтгэн оролцуулсан. Энэхүү олимпиадад 3-ын ангийн сурагч отгонхүү 1-р байр буюу алтан медалийн эзэн болсон амжилтыг үзүүлсэн. За мөн Даринтулаан багштай эмч бүлмэл зохион байгуулсан үйл ажиллагаанд анги хамтлагт олноороо цэвэр чанд хамт олноор шалгарсан. За энэ хичээлийн жил цуцалгааны дасгалыг ангийн сурагчид 100% хийж хэвссэн. За цуцалгааны дасгалыг хийж буй бичлэгийг хийж ангийн группт хуваалцсан байгаа. Малчны хотгонд үйл ажиллагааг өгнүүлэхдээ ангийн малчин өрхийн сурагчдын дунд миний нэг өдөр сэдвт үйл ажиллагааг ангийн групптээс дамжуулан зохион байгуулсан. Хандуулсанд баярлалаа.